За сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээлт таргийн өнөөдрийн хөзөр дэлгэл эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо та ер нь юутэй нүүр толгой зургшээгээд байна. Таны одоо нүүрд одоо хэцүү одоо хөлн ширүүт хэцүү бас үнэн одоо юу вэ те? Яагаад ийм болцгийн гаргалгааны үеийн энерги ямар байна? Тэр талаар одоо хөзөр дэлгэх болно. За юу вэ? Та бүхнээс бяцгааны хүсчээ. Ер нь ямархуу асууламаар байна те ямархуу асуулт таар үзрийн дэлгэл уншлах хэмээр байна. Тэрийгээ сайхан комент зэрэг бичүүд би бас сайхан харж чад одоо яаж үзье заяа болж байна. Одоо үзэл үзэл болж байна. Сайхан санаа тав хийдэрээ. За 3 хөзөр байна. Энэ боргоцоо шиг юм дээр сайхан анхаарлаа хандуулж чад аль нэг сонгор заяа. За 3 2 1 хөзрөө сонгосон гэж бол найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань за 2 буюу одоо дээд гэгэнт нэгсэндээ шиддний хөзөр. За хөзөр дээр одоо нэгэн нэмэгтэй нэг талын рич бол нөгөө талын авсан тийм зан үйл маягийн юм хийж байна. Дүрдээ анжигсан их сайхан төвлөрчихсөн байна. За ийм байна. Энэ хөзрийг сонгосон миний найз эрхэм андтай юу яагаад юм шүү. Ер нь бол бусд хүний бодвол эхнийх тийм мэдрэмжээ дагдаг бас зүүн сувин одоо яг тийм юм хүмүүс сайхан биелдэг бодсон хүссэн зүйлэн сайхан биелдэг бас зүүн сувин тийм жоохон ямар одоо жоохон гүнзгий гүн ордог гэх юм уу жирийн хүний бодвол зүгд нь амар тийм гүн байж байгаа тэр нь биелээд идэх ч юм уу эсвэл ингээ бодож сонсон зүйл нь биелждэг ч юм уу те эсвэл хүний хараад ирэх биелж ч юм уу дараа нь тийм тэрнээсээ айгаад байгаа юм биш шүү. Тэгээ өөр төр чинь нэг тийм зүүн сувин ч гэдэг юм уу мэдрэмж энэ ч байдаг юм уу одоо тэр зүйл чинь аюу сайн биелдэг учраас тэрнээсээ нэг л тийм хянаж чадахгүй айдаг аль болго өөрийгөө барихыг хичээдэг эсвэл ямар нэгэн мэдрэмжээс жоохон айгаар гэдэг юм уу гэдэг хөзрийг гарч иж байгаа юм. Юу шүү дээд гигантэн бол одоо ингэхгүй шидтэн гэдэг хөзөр чинь мастер болоод өөрийнхөө зүүн сувын яг гэдгийг хөгжүүлээд оюутнасаа төгссөөд одоо зүүн сувын дээд гигантэн болдгийг. Тийм учраас та ер нь нэг юм өөрийн ямарваа нэг дотоод ур чадвар зүүн сувин 6 дахь мэдрэхүү сүнстэй яа тэгээд юм бэ гэм те эсвэл өөрийн нүүр тулхаас тийм зайлс хийсэн одоо мэдрэмжүүдтэйгээ ер нь нүүр тулах ёстой юм шүү. Энд чинь юу штэ зарим хүмүүс таратаас яг энэ хүндэг яхад шүү. Зарим хүмүүс таратаас айдаг, зарим хүмүүс тийм бөөмөхөр айдаг, хараа нэрнэ гэж байдаг. Гэтэл яг үүндээ бидний бодсон зүйлс одоо тэр бодсноос аюу энгийн байдаг. Айх зүйлгүй байдаг. Хянж болохгүй байдаг. Одоо юу гэдгийг юу гэж болно номонд хүртэл айх айдас байгаа биз дээ. Номоор хүн зөхиж болно, номоор хүнийг бас одоо гэмтэж болно. Гэхдээ номоос айдаг хүмүүс айдгүй үстэй. Яг тэрэн шиг одоо бид нар та энэ байдал дээрээ өөрийнхөө одоо энэ зүүн сувин ялангуяа мэдүүлж яагаад тийм ингэж байна. Нэг юм болчих шатлаа. Яагаад энэтэйгээ айгаад нүүртлээд байна гэвэл та мэдрэмжээр дагдаг. Ийм төрлийн хүмүүс хит жирийн хүний бодвол аюу тийм гүн мэдэрдэг. Гүнзгий мэдрэмж одоо авч аюу тийм огцон айдас авдаг ч юм уу, огцон баярлаг ч юм уу, эсвэл огцон одоо сэтгэл хөдлөлт автдаг учраас энийгээ одоо хянаж чадахгүй хянахын оронд одоо айдаг гэх юм да. Дараа нь тэгэл нэг огцон утсан юм байдаг гэдэг шиг. Тийм учраас юу юм аа? Энэ үсээ сонгосон хүн та юу ямар байна? Одоо бяцхан тийм бясалгал хийдэг ч юм уу, өөрийгөө жоохон тайвшруул сурвал айгүй сайн юм шиг үзсэн гарч ирж байна. Тэгээд дотор хүнтэйгээ өөрийн зүүн сувинтайгаа өөрийн сахиус нэгүртэйгээ ярилцж ойлгуулж байвал айгүй сайн юм шиг гэдэг үзэл эхний ээлжинд гарч байна. Угаасаа гаргалгаараа бол угаасаа дараа сүлд орно. Эхний ээлжинд бол нэг юмрхүү маягийн юм бол хэлж чинь заа юу. За ингээ нөгөө талаас бас нэг хэдий юм байгаамаа. Одоо юу гэвэл өөр төр чинь нууцлаг зүйлс сонирхол татаад байна. Тэгэд нэг юм муруу энергиэр өөрийгөө жоохон бас тэжээгээд байх магадлал байгаа даа заа юу. За ингээ одоо яагаад руу хэвэл орцгоё. Ойлгомжтой өөртөө итгэлгүй байдал.
Энэ хүсэл сонгосон хүнтэй гаднаа аягүй тийм лаг модель зөтөл ч юм уу эсвэл лаг бөхстэй гоё би хатаж юм уу эсвэл лаг ухаалаг байж болно. Гэтэл яг тархиндаа биш зүрхэндээ та аягүй тийм айдастай яах нь үлдэхгүй өөртөө итгэлгүй ямарваа нэг одоо гаднаа нэг тийм хүмүүс идэгч аяг бак биш гэмтгийг нүүр болохоор жоох аимхай байдаг эсвэл зүрх зөргөж юм уу. Та яг тийм байгаад байна. Гэтэл нөгөө талаас таны амьдрал дандаа нэг ийм зүйлтэй юу нүүр тулаа энийг зохицуулаа гэсэн бас хувь тавилангийн сорил маягийн бол орж ирдэг юм байна. Энийг та туулахаасаа зүхтаагаад байна. Тийм айхтар муу зүйл бол биш боловч энэ урт хугацаанд та нэгт өөрийнхөө бүрэн потенциалыг гаргаж чадахгүй. Яагаад гэвэл танд ийм потенциал байгаа. Хүссэн юм одоо сайхан биелүүлэх аюу тийм тайван аж аргалтай амьдрах ирээдүгөөс ингээд зүүн сонгосоо мэдээ аваад юун дээр анхаарах вэ, юу биелэх үү те, юун дээр бас ингээд хашрах уу гэдгийг бүрэн мэдэх. За тэгээ цаашаага давхраа өөрийн болон өөрийн хайртай дотны хүмүүстэй гэр бүлжгүй найз нөхдөд сайхан одоо ирээдүгийн засаа туслах аюу тийм бүрэн потенциал байгаа хатал та одоо тэрнээсээ тэрийгэ чадахгүй айх өөртөө эргэлзэхээр эсвэл өөртөө үлдээх юм уу тийм маягийн зүйл байгаад байна. Нэг ийм хүмүүс байдаг штэ амар бие хатаа ирээд тийм байрлах юм тийм бас ер нь жоохон хол цааш төгшөөддөг. Яг нэгс нөрөх бүрэн потенциал та ашиглаж чадахгүй байна. Тэрнээс бас айгаа жирэхэд байна. Тэгэд мэдээж энэ айн жирхэг чинь нэг тийм юу биш. Та тийм аим шиг кино үзээд нэг тийм айж яагаад биш. Одоо мэдээж хүн л бас энэ жижиг зэржиг одоо гэдгийг сонин зүйл биелэхээр бас айн штэ. Одоо чи ингэсэн байдгийг. Нострадамус гэдэг нэг амар юу байдгийг. Зүнч байдгийг. Манай их мэдэндээ. Тэр чинь ингээл хоёр өндрийг ингээ шатна амар шатна гэдэг тийм одоо хоёр өндөр байшин шатна гэдэг юу хийсэн тэгэхгүй юу? Юудлээ зөвхөн л хийсэн байдгийг. Тэгвэл хүмүүс гайхдгийг. Яг масс нь бол по гэж ингээ 2001 оны хоёр өндрийг зөвгөнчтэй гэдэг ч гэсэн яг хүмүүс гайхдаггүй. Энэ одоо Лондон болсон шатлалтыг зөвгнөөд байна уу? Эсвэл Америкийн шатлалт зөвгнөөд байна уу гэдэг. Нэг ясандаа хүн юу яадаг? Яг жирийн өөрчлөлт төрлийн хүмүүс бол одоо сонин зүйлэр утга учир өгөөд дараа нь тэрээсээ амар их одоо ашиг бүгдлөгөө тэрээсээ айгаад байна. Яг тайвнаар боддоор харж чадахгүй байгаад байна. Тэгээ тэрэндээ одоо тийм утга учир өгөнгөдөө дараа нь тэрээсээ амар их тийм айх зүрхшээх эсвэл одоо би ингээл биечлээ те дуусан дунд хүмүүр өгнө гэдэг чинь тэр шиг би ингээл биечлээ би ер нь нэг тийм муу юм өртдуудаад байдаг юм байна гэж яваад байна. Гэтэл та яг өөрөө бас сайн юм дуудахыг сайн мэдэхгүй байна. Сайн юм дуудаж болохыг сайн мэдэхгүй байна. Өөртөө болон бус хүмүүс тийм сайн юм дуудах болон өөртөө болон бус хүмүүс одоо аюул ослыг бас одоо хэлэх, тэрийг аргалж чадах бүрэн потенциалыг та ашиглаж чадахгүй байгаагаа мэдхгүй байгаа учраас та ингэж айх, өөртөө ихэхгүй байх юм яваад байна. Бас нэг зүйл. Нэгэнт зүүн совин юм ярьсных юу яах юм биш үү? Та бас одоо нэгэнт энийг хөгжүүлж эхлээд бөө болдог ч юм уу эсвэл лам болдог ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тийм сонин зүйлээр ороод тэрээс дараа гарчихгүй гэх юм бас айдас байгаад байна. Үгүй ээ. Бодсон сарин гайгүй заяа. За яагаад харин гайгүй гэдгийг одоо харин 3 дахь үзэл хэлээд одоо хэлээ харцгаая. Шидтэн шамаа. Энд чинь юу штэ? Бөө гэдэг хүн чинь мянга ингээд Тэнгэрийн сайн биетүүдийг болон муу биетүүдийг бидээ оруулж гисэн хүн хэвэрэл илүүстэй. Тэгэхээр биенээс гарлаа. Тэгэл хүн өөрөө үлддэг. Яг тэрнтэй адилхан ингээд байгаа юм. Та гаргалгаа боёо яагаад одоо яг яах ёстой вэ гэхээр юу яах ёстой юм? Суралцах ёстой, балансыг олох ёстой, бясалгал хийж өөрийгөө тайвшруулж сурах ёстой. Ингэдэг юм. Бас өөрөө өөртөө хамгийн сайн ярьж ойлгох ёстой. Энд ч одоо амьдрал ийм зүйл гэдэг. Бүх юм хар биш, бүх юм цагаан биш. Америкийн хамгийн 20 дугаар зууны хамгийн аюултай гангстер Аль Капон ч юу штэ хадгалах хугацааг үүсгэсэн штэ. Нэг хүүхдүүдэд сүү бэлгэх хүссэн чинь нөгөө сүү нь хугацаанд туссан сүү байгаа. Тэгмээтэй бүх нэг сүү болон хүнсний төлөвлөлт дарамтлалтай байхгүй юу. За үүнээс цааш одоо хадгалах хугацаагаа танаа бичнэ. Тэгвэл багш шүү гэдэг. Тэгээ тэрэн сүүл нүцнээр туссан. Яг юунд анхаарах хэрэгтэй гэвэл та юу яхсан юм? Өөрөө чинь ур чадвар том давуу талтай, бага сул талтай байна уу? Эсвэл том сул тал болон багахан давуу талтай байна гэдгийг харах хэрэгтэй. Яг одоо нөхцөл бол одоо та хэмж тухай байгаа учраас том сул талтай, багахан давуу талтай байгаа. Харин энийг хянаад явбал та том давуу талтай буюу
хүссэн юм дуудаж ийн ирээдүйд ингээ анхаарч чинь тэгээд давхар өөрөө сэтгэл зүйн явцаар тайван болгож чинь айцгүй болж чинь яг мэдээж бас хайраж тийм зүүд мөр яадаг тийм докторгоо болгож тийм мэдээж хяналтгүй жил сажиг тийм багхан судлал байна уу гэвэл байна. Гэхдээ энэ дээр та суралцаж байж одоо бас учир зүгөө олж байж нүүр тулж юм болдог. Энэ шилтэн гэдэг одоо бөөгийн бас нэг гоё хөдрийн утга байдгийг юу вэ гэхээр хүслийн хүч. Та үнэхээр зүрх сэтгэлээсээ ингээд уг нь та аюул сайн байхгүй юу? Яг мэдээж чи хяналтгүй үйлдэлч стооцвол тийм учраас ингэх ёстой юм. Одоо өөрөө өөртөө ингээд учир зүгөө олно. Би чадна. Би энэ одоо байгаа тийм тэнийг энэ ойлгомжгүй байдлаас би айхгүй тий. Би бүхний сайхан гоё чадна болгоно гэд ингээд зүтгээд хөсөж мөрөөдөж мөрөөдөх тусам та гоё байдаг. Эннийхээ учир зүрийг нь олоод ард нь гараад юмээ сайхан даваад явж чаддаг төрлийн хүн юм аа. Тийм учраас юу яах вэ? Хамгийн гол амьдралынхаа энэ том айдсуудтайгаа ялангуяа ийм өөрөөс хамаарах тийм нөлөөж чадах үстэй шийдэж чадах айдсуудтайгаа нүүр тулж сурах хэрэгтэй юм. Мэдээж төвхтэй би тул гээл чи тэгэл заа гээл тэгэл тулчдаг зүг яах вэ? Мэдээж төвхтэй үедээ төвхтэй бас тийм хурдан болчихгүй байх. Гэхдээ багаар болж чадвал та гоё чадна. Тэгээ бас нэг юм байна. Энэ хөдрийг сонгосон хүн та өөрийгөө яг юу гэж харна? Яг амьдч нэг тийм байдаг. Хэрэв та өөрийгөө тийм бараг мессиг үзэсгэлэнтэй тий одоо лаг гоё хөлбөлттэй сурлаг ухаалагч гэдэг үсэлбийг чаднагийн харуул болдог. Тэгмэд мэдээж одоо дөрмийн дагуу түрүү хэсэнчлэн энэ зөвхөн сонгосон хүн та болоо тийм гүн одоо мэдрэмтгий. Тийм учраас сөрөг бид мэдрэмж яадаг гэх юм аюу амархан өөрөж орж ирээд айц тавтагч хүмүүсөө чадахгүйгээд ордог. Тэрийгээ та өөрөө давж сурах хэрэгтэй. Бас давж чадвал аюу дайжгүй. Сайн үйл явдал угаасаа болно гэдгийг бол би өөртөө ам бардам алт эрдэнцээр барьсан ч алдахгүй хэлжүүл чадан заяа. Тэгээд за хамгийн сүүлд нь энэ гурван хөдрийг анхаардаа. Энэ хөдрийг сонгосон хүн та эрэгтэй сүнстэй байхгүй юу? Гэтэл та юу яагаад вэ? Эмэгтэй сүнсэнд одоо эмэгтэй тийм энергиэр өөрийгөө тийм даруулаад байгаа юм шүү. Одоо юу гэсэн үг гэхээр эрэгтэй сүнстэй хүмүүс бол ер нь аюу тийм дайчин юмныхаа учир зүгийг нь олдог. Одоо бид нар чинь гэр хүч ямар хэлдэг юм. Тийм дайчин юмны арга юм олцдог те. Юмтай нүүр тулдаг тийм зоригтой хэлдэг үстэй. Гэтэл эмэгтэй энерги чинь ороод хоёрын хооронд болгоод байна гэхээр юу гэсэн үг? Орон гарнаа. За эмэгтэй хүн сарын тэд ирэхээр яадаг юм? Орон гаранд нэг шолмын ааш гаргана, нэг уйлна гэсэн нэг инээ те. Тэгсэн дахиад шолмын ааш гаргана гэсэн орон гаран цанхаа. Яг тийм байдал таны бас ингээд хөгжиж гоё байхаар бас оруулаад байдаг гэж магадгүй шүү. Тийм орон гарантад болчдөг. Нөгөө талаас бас юу гэдэг? Эмзэг энэ үсрэг сонгосон хүнтэй эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ, аимшигтай тайван, аимшигтай нөхцөлд зөвшөөрсөн тийм байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол жижиг сажиг юмд ачаалтан хөдөлгөөгөө стресс эсвэл жижиг сажиг юм дээр ингээд тэнийг үйл гаргах тусам та өөрийгөө л тийм хорлож байгаас ялгаагүй л орно гэдгийг хэлээ заяа. За харин гаргалгааны нэрш хөдөлгөөн одоо юу гэж хэлсэн байна? Харцгаая. За ингэсэн. Эхнийх нь сэлэмний хүлэг баатар. За бороо найзуудаа, андуудаа, хамуудаа жоохон юутай зоригтой үзнэ. Энэ одоо таны нүүрлэхийг хүсдэг зүйл чинь нэгт зүүнс ойлгомжтой. Хоёрт сэтгэл хөдлөл тал дээр чинь бас аюу тийм таны тайван байлгах, өөрийнхөө гоё байлгах, хамаар амгалан байлгах тал дээр аюу тийм төвөгтэй байдал оруулах юм байна. Та энэ үсэг цогцсон та дээр нь юу хэвчтэй. Бүх юм тодорхой байвал аюу амар байдаг. Хүн салсан салахгүй уусуулах хамаарад ингээд болчихмар гэхээр аюу амар гэдэггүй юу? Тийм учраас та одоо бүх юмыг тодорхой байлгахын төлөө бас тодорхойгоор мэдрэхийн төлөө дайрч одоо юу яах вэ одоо өөрийгөө тийм зүрхсэл хянд сурах хэрэгтэй байгаад байна. Нэгдүгээр жоохон хямарчхаараа зүрхсэлж ингээд амар өвөр шиг ингээд хийсэн явж байгаа. Сенситив байгаад шиг. Хоёрдугаар одоо юм тодорхой болгоё гэж дайрахаар мэдээж заа ингээд дайрах ихээр бас шууд бүх юм сайхан мурдан болчихгүй шүү дээ. Тэрний оронд яавал би энэ амьдрал дээрээ одоо ийм болох үү те. За яаж нэг ингийн, за яаж нэг ийм бай, за яаж нэг ийм одоо гэрс ороо сайхан цэвэрлэл, за яаж өөрийгөө болгоны өөрөөс хамрааж сурыг. За энэ дээр би ууж авах бүрийхүүд болохгүй. За энэ дээр би бас өглөө зөвшөөрье гэдэг. Нэг хэсэндээ өөрөө чинь одоо ингэдэг байхгүй юу?
амар лаг хүн гинт одоо амар лаг тийм тайван хүн байн огцсон нэг өдөр ингээл за одоо хэрэг жоо уут цацартай болоод болчихгүй баг болно. Яг тэр шиг та ч гэсэн бас баг юмудаа сайхан за энийг энийг болохгүй. За энийг би угаасаа чадахгүй. За би энийг л яг баг болчих واخ гэдэг. Өөрөөхтөө ойлголт өгж өөрөө тийм тодорхойлж юмнуудыг хийж сурвал айгүй сайн. Тэгэд хамгийн гол нь өөрөө яг юунаас айгаад байна тодорхой болгох. За тэгээд тэрнээсийн гаргалгаа нь юу юм? Бас сайхан тодорхой болгох. За тэгээд тэр гаргалгаанд одоо хэр хугацаанд бас хүрэх юм те. За тэгээд яаж тэр гаргалгаагаа хүргэх юм, хаана хүргэх юм гэдэг шиг бүх юмаа сайн нэрийн жирийн тодорхой болгоо. За бас алийг чадахгүй гэдгээ болгоч байж энэ зүйл чинь аюул сайхан хүрэх юмаа гэдэг хөзөөнд гарч иж байгаа юм аа. За хоёр дахь хөзөр 7 зоос. Яалтчгүй том зургаараа юу яах байхаа. Урт хугацаанд бүх юм аюул сайхан бүтээд урт хугацаагаар ах юм болох байх. 7 зоос юу гэдгийг одоо 50 бай. Одоо юу гэдгийг өнөө маргааш бүх юм сайхан болохгүй 7 дараа ч гэсэн бас ингэ болчихгүй. Тэгтээ сар магадгүй улирлын дараа 100-аас бүр болохгүй бол намар гэхэд аюул сайхан 50 болно. Манайх нэг юм гоё юу гэдгийг бид нэр хэдэн жилийн турш хэдэн сарын турш хоол идэл амар тийм их хөдөлгөөний идэхгүй ингээл амьдарч байгаа л зөрөөд нэг тийм ганц юм уу те 1 км тэгэл тураагадаг гоё биетэй болгодог гэх. Гэхдээ чинь тэгж амар хоромтгцөө өгсөн чинь тэгээд бас тийм хурдан шатааж дуусахгүй штэ. Тэргийн хөлөмжшөрөхгүй тэгэл гэс тураагадаг. Гоё галгалтай болгоод өгөө гээл. Яг тэр шиг ийм амьдралынхаа турш авсан ийм травматик ч юм уу айцтай ч юм уу яадаг гэдэг юм тийм хурдан болохгүй гэдгийг харин өөртөө хөлөмжшөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ өдөр сонгосон хүнтэй жоохон туйлбаргүй байх магадлал байгаад байна шүү. Овоод ажуу явж байгаа заа зэрэг бодлаа гэх нэг хүн уурж хүмүүс уурлах стресс юм байна шүү дээ. Тэгвэл гээд заа болохгүй болий. Ер нь л те гоё бай. Ер нь л өөрөөр хуучны хуцаа бай гэж болчих гээд. Харин тэр зүгээр таны амьдрал хамгийн хүрхсэл зүйл бол альва юмны эцсийн үзэх байгаа шүү. Ялангуяа зөв гэж бодсон зүйлсийн эцсийн үзье гэж явбал бүр хэцүү санагдана. Тэгэхээр юу юм? Хэцүү санагдаад байвал та зөв зүгээр явж байгаа гэдгийг ойлгочих. Тийм байна. За 3 дахь нь юу яана? Яг өөрийнхөө сүнслэг байдал, манифест болон дотоод зан чанар. За тэгээд сэтгэл зүйгээ хөгжүүлэх одоо зүйдэл рүү гаруулъя гэхэд юу яана? Хүмүүстэй цуг ажилтна. Та ганцаараа чадахгүй. Яагаад гэвэл таны сэтгхүү одоо тарихт толгой зүүн совингийн чинь мэдрэмжтэйгээ хамтраад харамталцъя. Ямар нэгэн бол ихээр ямар нэг ингэ жоох нэг тийм гоё шинэлэг юм тийм байхээр чадахгүй. Харин яг ийм байгаа чинь болно те. Юу нь яг гэж ороод байгаа юм бэ? Тэрний кино үзэл та. Эсвэл гоё тоглоом тоглоё та. Эсвэл өөр юм хийл та те. Ямар нэг юм өөр юм хий. Наад яг өөр чинь хэрэгтэй зүйл хийхгүй шүү. Харин бүр хийхгүй шүү гэл. Яг тийм байдлаар байгаа учраас өөрөөгөө ямаргай байлгамаар тэрийг хүмүүсээс сайн ярилц хүмүүстэй цуг юм хий. Тэгэд гол зүйл гэвэл та зожиг байж болохгүй. Зожиг байх юм бол та нэг юм дуусан дунд өөрөө ураал. Ер нь би нэг юм хөгжиж явах гээд байгаа. Гэхдээ тэрнээс өмнө хүртэл би ингэ амьдрал болоодсэн шүү дээ. Тийм чи ер нь яадаг гэсэн маягтай л та байх шүү. Тийм учраас харин бүр хүмүүстэй цуг сонголттой тийм дайжгүй юм хийх нь одоо хамгийн чухал юм шүү гэж гарч иж байгаа юм аа. За эхэндээ товчхон дүүрэхэд бол таны одоо нүүр тулахад хэцүү байгаа зүйл бол таны одоо энэ хяналтгүй зүүн совин мэдрэмжүүд. Энэ чинь хянахын тулд хянаж зүй зүйд оруулахын тулд та тогтвортой бас бүх юм чинь тодорхой байх хэрэгтэй бөгөөд яг одоо та бол өөртөө аюу итгэлгүй бас юм тэнэгэлцсэн байдалтай байгаад байна. Ийм учраас бүгдэн бол тийм хурдан гарахгүй. Тэгээд өөрийгөө хөгжүүлэхийн тулд дахин хэмжээ суралцах хэрэгтэй. Тэр суралцахын тулд та ганцаараа хийж болохгүй юм шиг гэдэг хөзөр энд гарч иж байна. За харин таны одоо сахиусан дээрсэн зүйлсэн байна. Харцгаая. За яста эцсийн үзэн шүүхөө те. Хэрвээ даяач гэдэг хөзөр. Мэдээж та хүмүүстэй ингээ сайхан яриа зөвлөж явж болох гэхдээ яг энэ дээр хүмүүсийн үр дүн, хүмүүсийн хүлээлтийг авах. Нэгсэндээ хүмүүсэд нөлөөлөл фактор болохоос биш. Яг хүмүүс энийг 100% чиглүүлээд хүмүүс та хүмүүсийн тушаал авч явна гэсэн үг биш шүү. Яг хийх юм та бол өөрөө сайн хийх юм шүү гэдэг хөзрөнд гарч байгаа юм аа. Тэгэд найдвар байгаа учраас яг энэ айдас хүчтэй зүйл бол тийм хурдан
зүгээр болчихгүй. Гэхдээ эртээрээ хэсэг хэсэг магадгүй намар юм уу эсвэл зуны сүс хараар гэхэд аюу эвтэйхэн болчих юм аа. Тиймэрхүү хүртэл жоохон гөрийн шүүд үзрийг гадж байна. За одоо юу яана? Таны энерги одоо яг энэ тал дээр юу гэж гарч иж байна? Одоо харцгаая. Хоёр зоос буюу өөрчлөлт. Яалтчгүй та өөрчлөгдөх ёстой. Энэ үгээр сонсон хүн та өөрийн одоо ийм айдас хөөд эсвэл залхуур эсвэл тийм хамгаалтын одоо сэтгэл зүйн хамгаалтын механизм чинь таны бүр байнгын ийм тэнийг байдал ороос сурцсан юм байна. Та энэсээ өөрчлөгдөх ёстой. Та энэсээ бүр тийм аюутын хүчтэйгээр өөрчлөгдөж ээж таны одоо бүр юу яа энерги төвшөнд хүртэл цэвэрлэж айтайхан болно. Үгүй бол та тэгэл жоохон байж байгаа л дахиад өөрөөсөө хайдаг, ямар нэгэн том баяжхаас хайдаг, ямар нэг хийхээс айгаад байна. Гэсэн хэрнээ амар их гоо тийм мөрөөддөг юм шиг байна гэж хөзрөнд гарч иж байна. За ингээд техник хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалсан бол одоо лайк дараа шеэр ирээ subscribe дараа өндөр шиг маш баярлах болно. Ам одоо гүргэний хотон дээр тэ юу хийхийг хүсэж байгааг хозорлохтой байна. Юу нөлөө төвчдөг биш өдрөж сайхан манифестгээ зөвлөлөд ирүүлэх болно. Тэгээ та бүхэн хамгийн сайн сонсорой. Мөн башин дургу та бүхэн байнга стресстэй төвхтэй ингээд тавьж чадахгүй хэцүү бол та бүхэн энерги цэвэрлэг оргол давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давснаас 10 сарын бичлэгийг гаргаж аюул сайхан тавьж гоё болгоод байна юм шүү. Амун байнга стресс яахаа мэдэхгүй бол та бүхэн надад сайхан Facebook, Instagram сайхан холбогдоод та зөв зөв хүргэж болно. Тэгээ хамгийн сүүлд юм хэлээ. Булчинтай хүмүүс хизээч булчингаас сайдгүй харин л хөгжүүлэх гэдгийг. Яг энэ бол таны хувьд бол сэтгэл зүйн буюу сүнслэг булчин. Яаж шилхэн таны л дурш заяа. За одоо ингэ техник хөзөр маань дууслаа. Одоо хоёр дахь хөзөр рүүгээ орцгоё. За хоёр дахь хөзөр маань уйч. За 6 сум буюу өөрчлөлт. За хөзөр дээр одоо хун шовн жижигхэн завин дээр нэг ихтэй баг өөр хаяачтай сар жаргаж байна, нар мандах гэж байна. Нэг зүрөө явж байна. Ийм байна. Энэ хоёр дахь хөзрийг таны сонгосны нүүр тулах хэцүү үнэн бол та өөрчлөгдөхөөс өөрчлөх хүсэхгүй байгаад байна. Одоо нэг хэсэг энэ хэсэг сонсон хүн та нэг хэсэг яг одоо хийж байгаа замаараа үнэхээр давгүй явсан бололтой. Үнэхээр саяд ажил руу байж байсан шиг байна. Одоо гэдгийг цалин цагаач айтайхан тий хүмүүс таны гоё хардлага. Гэтэл одоо болсон байна. Өөрчлөлт хэрэг гарсан байна. Ялангуяа том зүйлээр мэрэгчлүүд юм уу, эсвэл гэр бүл юм уу тий. Эсвэл одоо хийж байгаа бизнес юм уу. Мэдээж одоо юу гэдгийг хийж байгаа зүйлээ өөрчлөн гэдэг түүхтэй ялангуяа бүхний дахиад одоо өөрчлөл бүхний дахиад тэгээс нэгч гэдэг юм уу эсвэл өөр газар руу нүүх гэдэг юм уу те эсвэл өөр одоо улс орноо явах гэдэг юм уу аюу тийм хөдөлгөөн том зургаар орох хэвээр зүйл дээр та ингэ явах хэвээр байдаг гэтэл та өөрөө өөрчлөгдөхгүй нэг л тийм эндээсээ арга орлогдох ч юм уу болно штэ гэдэг ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар одоо тийм арга сам хайгаад тийм өнөө маргааш аргалаад байгаа юм биш шүү гэдэг юм байгаад байгаа юм. Уг нь бол ингээд та юу яадаг? Яг хаана юу хийгээд ингээд ингээ бол гадралж байгаа. Тэгчид бараг болно гэж ирэхэд бас гадралж байгаа. Яг мэдж байгаа биш зүгээр гадралж байгаа. Гэсэн хэрнээ та комфорт зондоо та бүхэн бусдаа гацсан байдаг юм уу? Эсвэл одоо эргэлзэж юм эсвэл нэг газар гацчаад тэгээ одоо байгаа зүйлээ үн цэн багтай болсон. Эсвэл хуучирсан ч юм эсвэл солих ёстой гэдэг ч юм уу те. Эсвэл одоо байгаа зүйлийнхээ үн цэнгүй болсныг та хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш үстэй гэдэг үзэнд гарч ирдэг байгаа юм. Яг энэ бол нэгдүгээр үнэхээр төвөгтэй асуудал. Яагаад гэвэл энэ хөзрөөс сонгосон хүн та ингээд байна. Одоо нэг газар гацсан тэр нь бас явахгүй байгаа. Ууг нь явчвал ялалт одоо аим санхүүгийн амжилт хүмүүсийн гоёор өндрөөр үнэлж юм уу те аюу тийм дажгүй тийм үйл явдал болох гээд байна. Даанч та тийш нэг л явахгүй байгаад байна. Нэгсэндээ бардам зангаа тавихгүй байна. Наача ойлгомжтой би ойлгож байна. Ингэжээсээ Солонгост байхад ингээл хүмүүс нүүлэлт их боллоо. Надаас бусд нь ууг нь манай гэрч нүүлэхэд авахгүй. Гэтэл надаас бусд нь ингээл юм хөдлөөл ингэж тэгэл ууг биш гэр эзэн штэ. Гэтэл намаа миний өвөө бүгд тоож авах юм баг хүмүүс тэгэл занаа 50 болж тэр болж тэгэл яваад хахаар надад үнхээр буух санаж байсан. Гэтэл сүүлд нь бодод үзэхээр би уурлах уу эсвэл тэр хүмүүст яах вэ те одоо баярлалаа гэж хэлэх үү. Би баярлаж хэлэх ёстой байхгүй. Яагаад гэвэл одоо миний гэрт ямар нэм хийж өгч байна. Яг тухай одоо мэдээж тэнийг сонсож байгаа ч гэсэн яг таны энэ тус тийм байгаад байгаа.
та яг өөрсдөө юм танд хэрэгтэй зүйл хийхээс та өөрөө цааргалаад байна. Тэр цааргасан зүйл чинь цаг явах тусам таныг эвгүй байдал руу чирээд байх болно шүү. Харин та тийшээсээ явж чадвал гоё өндөр үр дүн яг мэдээж тийм хурдан бол идэлгүй байх. Гэхдээ 6 сар бол ер нь бодсноос дажгүй байдаг. Өөрчлөлтийг өөрөөсөө хийснээр та нэг юм лав 7-оос 2-3 км бол аюул сайхан өөрчлөлтийг мэдээд аюул дажууд нь бол орчих байхад үзэж гарч ирээд байгаа. За яа. За харин зөрөөд асууя. Яагаад өөрчлөлтгүй байна вэ? 10 аяга. Ад жаргал. За нэгдүгээрт энэ одоо байгаа өөрчлөлтийг хүсэхгүй байгаа зүйлс бол та нэгдлийн тийм ад жаргал таашаал авдаг. Бас ер нь энэ бол энийг хийж байгаа зүйл юм те. Эсвэл энэ зүйл байгаа юм эсвэл энд байгаа юм миний одоо ад жаргал болон миний одоо тийм хэв маяг юм аа. Энэ бол би юм аа гэдэг. Одоо жишээ нээл гэдэг хүнийг ч гэсэн бас ямарваа нэгэн байдлаар ингээм ийм байж байгаад өөрчлөлт бас хэцүү байхгүй. Гэхдээ хэрэгтэй бол өөрчлөлт гэсэн шүү дээ. Яг тэрэн шиг та бас одоо үгдгийн яг иймэр би гоё байсан аа гэд тэрнээс өөрчлөлт хэцүү байгаа даа. Тэгээ өөрчлөж өөрөө та бүр өөрийгөө танихгүй ч юм уу тийм балаа бэл рүү орчих гэж л айгаад байна. Тэгээ ингээ харахаар бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Хувь тавилан бидэнд хоёр сонголтыг өгдөг. Нэг бол наад замаараа өөрөө мэдээ яв. Тэгэхээр одоо баяжихгүй шүү дээ, гоё байхгүй шүү дээ. Эсвэл бол яг хувь тавилангийн замаараа яв. Хувь тавилангийн замаар гэдэг нь ер нь бол таалагдах цалдгаар зүйл хамаарсан. Гэхдээ аюул тэмдэг ажиузан байдаг. Баг багаар сайхан таалагдана гэсэн. Яг тийм зүйлийн дунд та гацчаад байгаа юм шүү те. Тэгээ эндээсээ гарч чадах уг нь бол бүрэн боломж байгаа. Гэхдээ сэтгэл зүй тал дээр ч мөн жоохон ажиллах хэрэгцээ бол байгаа. Энэ бол нэг тийм буруу зүйл бол биш. Та өөрийнхөө дотоод ар жаргалыг үүсгэж явдаг хүн, бас логик дагдаг хүн, энэ дээр та ирээдүйд бол одоо юу явах хэрэгтэй юм шүү те. Одоо би энэсээ болио гэхийн оронд гаргалгаа нь юу явах хэрэгтэй юм аа. Би өөрөө өөр дээрээ энэ байдлыг сайхан үүсгэж шинэ ад жаргал шинэ утгууч үүсгэх хэрэгтэй юм шиг гэдэг дээр та төлөвлөх хэрэгтэй байгаад байгаа юм. Тэгэхгүй бол та яг одоо таг гатсан байдалтай хуучны нэг тийм одоо зарим нэг хүмүүс чинь бараг 2003 ондтай би нэг одоо нэг түүхэн кино хийсэн тэрэн дээр би одоо тийм өгсөн матан дүү үзүүлдэг. Тэргээр бахаад идэг штэ. Тэр шиг байх гэдэг магадлал та байгаад байна. Яагаад гэвэл цаг хугацаа та явна. Цаг хугацаа таны гол нь хүлээхгүй штэ. Тэгээ явсаран байгаад нэг тийм гаагтл эсвэл хэвээрээ үлддэг байна. Уг нь бүрэн хүч потенциал та алдах гад байж шүү дээ. Үзрэнд гарч байгаа юм. За, гаргалгаа нь харин яах вэ? Одоо харцгаая. 9 аяга. Энэ ийм байгаамаа. Хойно бүтэн чам цэцгэлэн гэдэг үг. Нэг талаас бол зөв хэрнээ өнөөдөөс бас дажгүй. Яагаад гэвэл хувь тавилан тэнийг бол жоох ингэж сорд юм байна. Яг энийг хийхээр чамд ийм гоё үр дүн өгнө. Тэгэхгүй бол чи тэгээ балаа өгдөө шүү гэдэг. Яг тэр нэг зүйл байдаг юм. Энэ дундаас та юу гэж болно? Энийг хийд одоо хувь тавилангийн замаар явахын хажуугаар хүслээ биелүүлнэ гэдгийг. Нэгсэндээ хувь тавилан таныг ийм зүйл хийгсэн та тэрийг хийн. Хажуугаар нь өөртөө бүр дайжгүй тийм унах одоо бас өөртөө бүр тийм сайхан гоё карьер юм уу? Хайтайхан зүйлсийг үүсгэж бол бүрэн болдгийг. Та яг тийм замаар жоохон залчин бөгөөд мэдрэмжэндээ тийм ад жаргалыг мэдэрсэн тийм зүйлсийг бол одоо хийж яваасаа гэдэг үзэл бол байгаад байгаа юм. Тэгэхгүй бол одоо та энтэйгээ нүүр тулахгүй, энийг хөлөөшөөр үйл хийхгүй яваад байвал та мөрөөдлөл өгдөг байна. Энд чинь ингэдэг байхгүй юу? 9 аяга бол одоо 9 хүсэл биелэлээр шиг тийм сэтгэл хангамжтай байна гэсэн үг. Та яг тийм байдлыг, тийм амьдралыг ирээдүйд бүтээх хэрэгтэй байна. Угаасаа одоо юу гэдгийг ирээдүйд тал дээр бүтэн хувь тавилангийг бол байхгүй. Зүгээр хүсэл биелэн сайхан байна гэсэн болохоос биш. Яг яаж хүсэл биелэх. За тэгвэл бодъё л та. Бүр тийм сайхан хосоо сайхан болцсон тий. Нөхөр одоо ихнэр ч аюул сайхан гоё ус болцсон. Эсвэл ажил бүр амар сайхан биелсэн. Аюул тийм дайжгүй одоо юм амьдрах бас дайжгүй байх бүрэн потенциал байгаа. Та тэрийг харин одоо байгаа амьдралаа өөрчилж ээж, зориглож ээж хийх юм байна гэдэг хөтзөр энэ дээр гарч байгаа юм аа. Тэгээ энэ гурван хөтзрийг харуул юу байгааз одоо аяга аваад энэ хөтзөр сонгоцох хүн та ууг нь дотоос ажлыг хэрнээ илүү мэдрэмж
бардам зан одоо байгаа зүйл аюул тийм төвлөрөөд байна. Гэтэл таны харж явах хамгийн чухал зүйл бол ирээдүй тэгээд лог практикт буюу одоо тийм тухайн үед хамгийн зөв үр дүнтэй гэсэн шийдвэрийг гаргах гэдэг хоёр зүйл дээр тэрийг явуулаад байгаа юм. Хэрвээ та яг хуу мэдээж бас бүгднээ байхгүй шүү дээ. Яг хуу заримдаа хүн юу гэдэг одоо цөөн идмээс үлдэх хэрэг шүл үзгүй байдаг үстэй. Тохоо шүл өмөр байсан. Гэтэ цөөн бас аль зэрэг хөдлөлийг сонгосон. Тэр шиг та бас одоо жисэжийг хийж болох гэсэн том зүйлэр бол та үнэхээр ингээ хөтөлөнгийн замаар явсан нь танд хамгийн зөв одоо байдсан байна гэж л энэ өдрүүдээр гарч байгаа юм. За тэгээ юу яа? Бас нэг зүйл гуруула устай аваад та юу яана? Усанд шившиж одоо юу яана? Өслөө шившиж юу яана? Тэгэхээр одоо гэсэн таны хүний бичэн 70 нус штэ. Ялангуяа та юу яадаг? Өөрт орж иж байгаа тийм зөв зүйлийг сайн мэддэг. Яг та энийг ингэж хийгээд тийш чиглүүлээд сайхан шившгээр тэр чинь аюу сайхан биелдэг бөгөөд тэр шивссэн ус чинь тарих зүрхэн чинь ороод таны яг тийшээ сайхан чиглүүлж хөтлөх юм байна гэж гарч байна. За одоо юу яа? Гаргалгааны наривчсан хөзрүүд рүүгээ орцгоё. За 8 сэлэм. Энэ хөдрийг сонгосон хүн та бас л муухар байна шүү. Бас аваа зургуж юм аа. Нэг юм амьдралыг үүсэх үзэлтэй тэрэндээ бүрс тааг суучсан. Бараг л 13 дуунаас холдоогүй гэдэг шиг байгаад байна. За яг уушраа. Гэхдээ ингэж юм аа. Хүмүүс одоо юу гэдгийг бурхан хүнийг яг тийм хамгийн дургуй зүйлээрээ сордог. Одоо чинь би бол ингэжсэн. Их сургуультай ингэ явж байгаад 2 3 дэвшил таслаад тэгээ бандсандаа чинь мастер штэ. Тэгээ бандсандаа 2 жил ирдэг байхгүй. Тэгээ стухан амтан загнаад их гэр бүлийн загинжаагаад одоо ажил сургууль руу очлоо. Дунд нь боцгоо санагдсан штэ. Тэгэнгүүт л багш нар хараалж байгаа. Өө энди нээл тэ бараг л харж байгүйсэн Монгол ч гэсэн хэлж байгаа. Намайг шалаад би сайн гэл. Гэхдээ л тэгээ сүйд нь багш гişээ заагаал авч байгаа. Би ажил уурсан. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар яг үндэ одоо бидний нүүр тулахыг хүсдэггүй зүйлс яг үндэ бидний одоо тийм бодсоос амархан байдаг. Бид нар юу гэдгийг бардам зан байдаг юм уу? Эсвэл айдас хүйс байдаг юм уу? Эсвэл зүгээр л залхууцч байдаг юм уу? Тийм зүйлсүүдээс болоод яг амьдрал дээр нүүр тулахсан гэсэн зүйлс тулдгаа. Харин таны хувьд энэ бол өөрчлөлт байгаа тань. Энэ үсэг сонгосон хүнтэй тогтмол өөрчлөлт, тогтмол өөрийгөө тийм дажгүй гоё болж, тогтмол өөрийгөө тийм одоо өөрчлөлтөнд бэлдэж явах хэрэгтэй. Артал та нэг газар зүгээр л бараг 1000 жил малаа маллаа л явж байгаа. Одоо миний эцэг өвгд 1000 жил малаа малсан би гэсэн бараг л 1000 жил малаа маллах гэсэн ухааны юм бол бодоо яваад байна. Болохгүй. Харин өөрөөрөө тийм чөлөөтэй байлаад малыг одоо ч бараг машинаар яадаг үстэй, малаад байгаа үстэй. Нэг хөдөө явсан нэг пүрөөс 11-ээр л хүмүүс ханьвна харилцсан ч явж лээ. Гэдэг шиг байгаа учраас та бас ер нь юмд хит битгий хатуу тийм юу яарэ хатуу хандаарай те жоо уян хатан байх нь танд маш хэрэгтэй биш гэдэг хөзрөнд гарч байгаа юм аа. За нөгөө талаас яагаад өөрчлөж байгаа гаргалгааны хөзөр 10 сэлэм. Яалтчгүй энергийн зохицол яадаг гэдэг юм бол 10 сэлэм. Та яг одоо жоохон тийм энэ үсэг сонгосон хүнтэй жоохон ёроолтой ороод одоо буцаад дэшээ гарч ин гэдэг үсэг гарч ирж байгаа. Яагаад гэвэл амьдрал таныг сорьсон байна. Энд чинь унгаж бас үүснэ, дэшээ бас өсөж үүснэ. Гэхдээ хүн зовлон даадаг хэрнээ жаргал бас юу байдгүй. Бараг жаргах нь илүү хэцүү шиг санагдаад байна шүү дээ. Хүмүүс нь тийм 50 байдалч ажрал хариг одоо нэг утгыг ойлгох шиг. Гэтэл ажралтай байх чинь бүр тийм гоё бүр юм биелээ заримдаа бүр давж биелээд аюу сайхан те бүх юм 9 шидэн бүрдээ сайхан байх хэлж байгаа юм. 50 байдлууд зүгээр л 50 байдал. Айх аюулгүй байна гэдэг. Тэнгүүд нэлээд тийм бас 10 сэлмний буюу тийм хэцүү хатууд хуулж агаад ирсэн хүмүүс зөвхөн тийм 50 байдлыг ажрал ямаа гэж үзэхгүй юу. Тэгэл байж идэг. Харин та яг үнэндээ юу байгаад байна? Одоо бүрэн ад жаргалыг мэдрэх,
бүрэн тийм амьдралын сайн сайхныг мэдрээд энэ аюу дажиг юм аа те энэ аюу сайн гэдгийг ойлгож авах бүрэн потенциал байна. Тэгсэн таны энерги цикл нэг цикл одоо ингээ хатуужих тийм зовхот ингээ тийм юм дуусаад одоо тийм буцаад жаргаад амир хөгжөөд боломжийг ашиглаад хөлжөөд баяжих тийм бүрэн боломж болцоод байна. Нэгснэ бурхан бол одоо миний өгшөөс сорилоод дуус бай шагналаа гэж яхад та харин би одоо зовлон өргөж одоо өргөжлөөр бүрийнэ гэсэн маягтай бол байх гэдэг байгаа юм шиг гэдэг хөзрөнд гарч байгаа учраас ер нь жоохон бодолцож үзээрэй гэдэг хөзрийг хэлж байгаа юм шүү. За гарын 3 дахь нь зоосны хөлөг баатар. За тарот үзрийн 4 элемент дундаа хамгийн практикал хэрнээ тийм тайван гэхдээ хамгийн түрүүн зорьсонд хүрдэг нь бол одоо зоосны хөлөг баатар. Юу гэсэн үг гэхээр бусд нь ингээд морио ташуурдал ингээд худлаач ээ гэдэг бол зоосны хөлөг баатар юу гэдэг. Харьцангуй тайван, морио тийм шогшох маягтай. Гэхдээ юу гэдэг. Нэг зогсдгүй хоёрт яг хаагур бол морь дамар надад бас товчих юм байна гэдгийг бас хардаг. Яг тэрэн шиг та бас одоо шууд өөрсдөө гээл нэг одоо тарган бүдүүнүүд нь шууд өөхөө суралдаг юм эсвэл одоо юунууд нь туранхаанууд нь тийм фитнес гэдэг юм уу те. За тэгвэл нэгт зүрхний шидэс бол шүү туранхаанууд нь огцсон фитнесээр зүрх хөгжөөдөөс би харж чанга болно шүү дээ. Тарганууд нь бас тэр одоо би хаан лаалгаж өгөөч юу яагаад ч гэж үүдэг шиг. Нэг гэсэндээ зоосны хөлөг бат гэхээр бүх юмыг өөрчлөлтийг өөрөөсөө ихтэй удаанаар, тайван, тогтуунаар багаар хийнэ. Тэгэхгүй бол бүдүүнээс турсан гэдэг шиг юм болоод огцон юм хийхээр та дараа тэрнээсээ бүр залах нь ерөн дэмий байна гэдэг өгч орно. Хэрэгцээг өөрчлөлт хийхээр бүр та тэрнээсээ мөнгө сахууч юм болоод бүр стрессээ эсвэл болоог байхад нь хийдэг ч юм уу те. Тэнийг байдал та орох гээд байгаа учраас аливаа нэг өөрчлөлтийг багаар тэгээд бас яагаад энэ өөрчлөлт хийж байгаагаас аюул сайн мэддэг тодорхойлдог давуу сургалтыг сайн мэддэг байж өөрчлөлтийг ингээ хийсэн аюул дээр юм аа. Тэгээ энэ илүү их тийм санхүү тал руугаа боллоо ажил төрөл талбарын өөрчлөлт болов гэж бол гарч ирээд байна. Тэр учраас юу юм шүү. Ямарваа нэг өөрчлөлтийг хийхдээ энэнийг хийвэл надад ерөнхийдөө ямар ашигтай ямар үр дүнтэй вэ? Сул тал нь юу вэ гэдгийг аюул сайн бодож тунгааж болж хүмүүстэй сайн ярилцчих хийн шүү. Тэгэхээр тэгээд ярилцсан байхгүй надад сайхан холбогдод асууж болох юм байгаа шүү л зөвлөмөр байна. За хоёр дахь өдөр маань юм байна. Өөрөө чинь одоо яг дургу зүйл бол өөрчлөлт хэрэгтэй байхад мань хүн одоо бас татгалзсангуу комфорт зонд бассан байна. Энэ нь өөрөө чинь одоо тийм хатуу өөрийнхөө үзэх үзэлтэй хатуу дүрмүүдтэй бол холбоотой байгаатай. За тэгээд энэ тал дээр яагаад вэ гэсэн өөртөө тийм энэ хийж байгаа зүйл чинь аюу тийм ажралыг өгдөг байсан. Одоо тэр нь болсон. Тэгээд тэр уусаа ойлгомжтой нэг 10 жилийн буюу нэг цикл ингэ дуусч байна. Тийм учраас тааш амьдралын газар циклийг дуусгах хэрэгтэй. Яаж гарах вэ яах вэ гэвэл 9 аяга буюу яг өсөлтөө юу хүсэж чинь тэрнийхээ төлөө удаанаар тайван явж бүх юм сайхан биелнэ гэж бол гарч байгаа юм аа. За харин юу яана? Сахиусан тэмэртэнд юу зөвлөсөн байна? Харцгаая. Justice шудраг гэсэн. За ингэсэн нэгсэндээ та өөртөө шудраг ханамаар байна. Тэгэхгүй энэ зүйлсийг сонгосон хүн та юу яагаад байна? Одоо шудраг хандж байгаа юм шиг хэрнээ шудраг бус хандд юм байна. Нэгсэндээ юу тарин тэнийг түүнийг хорон гэдэг. Би өөртөө шудраг гэдэг. Тэгвэл юу яахгүй. Яг өөр чинь өгсөн боломжийг ашиглахгүй бол энэ юу вэ? Энэ бол шудраг бус зөрүүд байдал өстэй. Нэгс өөрөө дараад нь штэ. Тийм учраас яг одоо логикийг бодож, яг дараа нь гарах үр дүн бодож, дараа нь гарах үр дагаврыг бодож альва юмыг хийвэл айгүй тийм сайн юм а гэдэг хөтзөр энэ дээр гарч байгаа юм а. Өөрөө ямар нэг зүйлийг бити буруутгах, өөрөө ихтэй ямар нэг зүйлийг баяжчих вэ? Би одоо хүнийг те хүний юу яаж гэж битгий бод бүх юм зүг зүгээр сайн байгаа. Харин та өөрийгөө ингээд буруутгаа ямар нэг юм болоод ингээд ирвэл харин жинээсээ паагтлаа шүү гэдэг хөзрөнд гарч байна. За таны харин энерги одоо ямар хөө байгааг харцгаая. 9 зоос болж шүү дээ. Амар тийм баяждаг, тийм дажгүй яадаг, амжилттай үр дүн сайн нэртэй байна. Одоо тэгэхээр хардаа хажууд нь хэрэг байгааз энэ хөзөр сонгосон хүн таны энерги хоёр багтдаг. Нэг нь болохоор одоо тогтвортой дажгүй, нөгөөх нь болохоор харьцангуй тийм жоохон токсик байх магадaltaй. Тэгэхээр жоохон тийм бие тоосон, ихэрхүүж юм эсвэл өөрийгөө жоохон өөрөөхөө тийм бүтээсэн имийг
өөр тийм гоё байх юм. Эсвэл би өөр юм ямар ч юм тийм хайцсангүй оюун хатан босоо энерги ч гэсэн юм байна. Нэгсэндээ энерги нь хоёр хуваацсан нэг нь аюу тийм хөдөлгөөнтэй нөгөөх нь болохоор өөрийгөө бодсон. Энэ хоёрын балансыг олж чадвал та амар сайн 900 цаас буюу сайн мөнгө цаас ч гэдэг юм уу яа гэдэг тал дээр аюутын сайн баяжих, анцайх амьдрах бүрэн потенциал бол байдсан биш үү гэдэг үзэр энд гарч иж байнамаа. За ингээд одоо хоёр дахь үзэр манд дуслаа. Үзэр төлөвтөн таалагдсан бол лайк тараа, шеэр хийгээд subscribe дараа мэдээний шиг маш баярлалаа. Амн одоо бүлгийн утган дээр юу хийхийг хүсэж юм зорилготой байна. Юуны төлөө тэмцэлтэй бичиж явуулаад тэр шиг заахан манифест хийгээд залбирлууд өрөөлөх болно. Та бүхэнд хамгийн сасан хүсээрэй. Мөн ингээд та бүхэн тархас үзэн байгуул. Та Facebook, Instagram-аар сайн холбогдоорой. Амн ингээд байнгын стресс ихсэн бол та бүхэн тараад энерги цэвэрлэг оролт авсыг санал болгож байна. Ердөө 10 сарын бичлэг хийгээд 10 сарын бичлэг одоо 50 шууд одоо давсаас нараа гардаг тэгэхээр аюул сайхан 50 шиг гардаг юм багш зөө. Тэгээ хамгийн сүүлд нэм хэлий. Өөрчлөлтийг өөрөөсөө амьдрал бол эволюц юм аа. За одоо ингээд та бүхэнд хамгийн сайн хүсээрэй. Одоо 3 төрлөөгөө орцгоё. За 3 дахь хөдөлгөөр маань за 8 чулуу буюу 8 зоос. За энэ хөдөлгөөнийг сонгосон хүн та юу юм шүү жоохон яаруу байнгүй юу? Хордон байж чийгээл эсвэл удгаас юм хийчийгээл тэгэл зүгээр яах вэ нэг одоо нэг хүмүүс өгдөг штэ гяс байж чи гяс хийчийгээл тэгэл нэг одоо нэг ёсондоо чөтгөр деталь нь байдаг гэдгийг тэрийг мэдтгүү хит бүх юмыг хурдан хайнг тэг гялцуулъя гэдэг. Ер нь жоохон тийм хурдан өгдөн гарах юм хурдан ямарваа нэг юм болж ивэл юу ч яасан яах вэ гэдэг дутуу юм хийдэг ч юм уу дараа нь фейлд хийдэг юм уу эсвэл эрсдэлтэй тэнийг ялах гэдэг ч юм уу жоохон тэгдэг байх магадлал байгаад байна. 8 чулуу бол нэгдүгээр урт хугацаанд баг аюугаар өндөр үрдүн өгөхийн одоо хөзөр, хоёрдугаарт урт чадвар болон өндөр стандарт тэгээ өндөр одоо төвшний хөзөр ихгүй юу? Нэгсэндээ энэ хөзөр сонгосон хүн та юу яагаад вэ? Ер нь ийм зүйл хийгээд ингээд нэг пакталцсан гэдгийг бол гадралдаг хэрнээ тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй хүлээн зөвшөөрөх дургу нэг л их тийм гүрээсэн боломжтой гэсэн тэгээд тийм бурууга бос руу ч ихсэн ч гэдэг юм уу тийм төрлөө ер нь бас байгаа юм гэж гарч ирдэг. Тэгээд нэг зүйл хүнд жоохон итгэхгүй өөрөөр зүтгэж байдаг. Нэг л их би болно би чадна гэсэн одоо эсвэл өөр хүмүүс итгэдэг юм би одоо энэ хүнд ер нь итгэе яах юм баг өөрөө л хийж болох юм те. Одоо юу гэдгийг том компани захирлууд бүгд л том биетэй ер нь дажгүй биетэй эрүүлээ бас бүх нэгсэндээ цэвэрлэгч хийж чадна, маркетинг хийж чадна, хүнэмжлэх хийж чадна. Гэхдээ хийдгүй үстэй. Яагаад гэвэл юм өгдөг штэ. Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл олоолаа гэдэг штэ. Яг тэр шиг та үнэхээр за хурдан юм хийждэг байх. Гясгас гэл нэг жоох нэг давсан нэгтсэн цөөн ч юм уу те. Эсвэл нэг яадаг нэг бараг л толгоцсон нэг тийм шүлгэн багдсан бараг л цөөн шууд юм шүл гэдэг ч юм уу. Гэхдээ үнэхээр яг том зүйлээр аюултайхан хий гэж байгаа бол олуулаа бас чанартай ахын шиг удаан эдлэх тийм зүйлийг ер нь хийвэл ямар вэ гэдэг хэрж байгаа юм. Тэгээ бас нэг зүйл үнэхээр ямарваа нэг зүйл хий, ямарваа нэг зүйл баяжий те ингээд том бай, гоё эсвэл хүнтэй хайрцаг, хүнтэй болгож бүтээ гэвэл хоёрын хооронд тийм нөөц төлөвлөгөө тийм юмгүй нийгэмсэн хамаг бай бүхнээ зариулж дайжлаад аюу тийм хашир хандаад тийм нарийн шин детальны юм ажиглаа тэгж юм хийгээч. Дэндүү хайн байгаа юм шүү. Дэндүү хайн байдлаа өөрөө бас хүлээн зөвшөөрч ер нь яасан бэ гэдэг хөдөлгөөнд гарч ирээд байна. За юу. За харин яагаад ийм байдал болчихоо юунаас болоод яагаад ийм тийм байдал орчоо харцгаая. За номны хаан угаас юу юм байна? Бурхан аягүй балаа байд юм аа. Хүнийг анхаас нь нэг тийм яаруу сандруу болгож төрүүлж хийчээд дараа нь цорилнолоор нэг тийм удаан тайван байдлыг шаарддаг. Нэгэсэндээ таны сүнс өөрөө тийм саваа төрлийн буюу галын нэрхтэй жоохон дайчин хурдтай бай юм хий болгох гэдэг төрлийн хүн. Нэг талаас нь бол буруутгах юм бол байхгүй зөв сайн байна болж нэгтэй яалтчгүй одоо тийм таны амьдралд
богино зүйлээр бол зөв боловч яг хол замдаа том зургаар ингэ явъя гэхээр ийм зүйл болохгүй гэдгийг нь гарч ирдэг юм. Тэгээ энэ ч одоо юу ч болохгүй сте. Шууд өөрөөхөө одоо өсгөөс урсан тийм төрлөх хурдан ийм занг шууд одоо хайж болохгүй. Нэгсэндээ ядаж балансыг олдог. Үнэхээр хамгийн чухал гэсэн зүйлээ бол айгүй тийм удаж байгаа, төвлөрч байгаа, сууж байгаа хийх ёстой. Бусад зүйл дээр бол нэг юм балансыг олдог. Энэ хэмжээний стандарттай, энэ хэмжээний юм гаргах ёстой. Энэс доошоо биш болохгүй. Энэс дээшээ бол за яасан ч ялаад гэдэг ч юм уу. Тим ер нь байвал ямар вэ гэдэг нь гарч иж байгаа юм. Хоёрдугаар Савааны хаан гэдэг хөзөр л өөрөө юухгүй юу? Одоо дайжгүй юм шиг хэрнээ жоохон төвөгтэй хөзөр байт юм. Яагаад гэвэл одоо харалтаа ийм могоон чуулган шиг амар тийм могоон юу байгаас тээ. Одоо том зургаар хардаг амар тийм томоор хараалстай ингээл бараг л 10% жилээр ингэж баяж нэг хэтэл яг үндэ деталь буюу өдрөөр яг ямар хоолтой байх юм. Жишээ нэг нэстэй. Одоо би 3 жилийн дотор сая доллартай болъё гэж бодъё л доо. За тэнгүүт гэрийн өдөрт хавахаар би өдөрт нэг 10,000 доллар авах хэмжээнд байгаа тоххой юу? Яадаж те? Гэтэл байн хүн тэрийгэ бодохгүй өдөрт 3 жил гэж явсаар байгаа л нэг өснө тийм лото хажих шиг боддог. Тэгэд нэг юм гинт огцсон баяжих руу орчтой байхгүй. Тэрний оронд бага яг өдрөө яг энгийн юм хий, ийм зүйл хий, энийг болохыг бүтээ гэж дайрвал өөр чинь аюу чухал байгаа юм. Битгий өөрийгөө ингээд юу яа гэдүүлээ. Одоо өөрийнхөө энергинд, өөрийнхөө суурийг одоо аль болох тодорхой хэмжээнд өөрчлөх гээд үз. Тэгэхгүй бол өөр чинь суур сүнс нэгэн тийм гал учраас одоо юу гэдгийг 1000 өөрчлөлтөө ингэж хийсэн ч гэсэн бас хүссэн хэмжээнд өөрчлөгдөхгүй байгаамаа. Тийм учраас яалч байж нэг юм баланслах хэмжээний юмд өөрийгөө сайн оруулаарай гэдэг хөзөр энэ дэр гарч иж байгаа юм аа. Бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Манай нэг юм дарга байсан юм аа. Одоо нэг юм өдөрт ингээл өглөө ингээл барилга руу ороод 10 юм зүдэг өдөөс хойш, өдөөс өмнө хүртэл. Тэгэл яхта хоол идчихэл эргээр аль пүүч 5-ын буруу зутсан байж тэгээ дахиад 5-ын өдөөс хойш зүдэг. Тэгэл өдөржингөө нэг юм амар их тийм ажил хийж байгаа их тийм одоо хүн харагдаг хэрэг яг үндэ үрд тугайг багтай. Яг тэрэн шиг юу гэсэн үг гэхээр та анханасаа төлөвлөлтөө муу хийдэг учраас эсвэл хүнээ буруу таних ч юм уу те. Тэр одоо хүнээ буруу таних, төлөвлөлтөө дутуу хийх, мөнгө санхүү яг эрсдлээ тооцохгүй байх. Дандаа тийм болж утгалаас нь харагдана сүгчтэй. Тэгдэг учраас та өөрөө юу яагаад вэ? Одоо төлөвлөлтөө буруу хийгээд дараа нь тэрнтэйгээ алдаа гаргаад тэгээд тэрийг алдаа заснаж бүр заваарад хийж яваад байгаа юм. Тэрнээс болоод бас тийм одоо юм бол байна уу та гэж энэ үзэр төр гарч иж байгаа заа юу. За харин одоо яг гаргалгаа нь яавал дээр вэ? Одоо харъя. 2 сум. За нэгдүгээр шудраг ханднаа. Яг өөрийгөө одоо чи бол өөрийгөө ер нь өөрийгөө болон бусдыг энэ үсээ сонсон хүн та юу яагаад байна? Зөвтгч хараад байна. Зөөр хараад байна. Ямар нэгэн байдлаар тийм зөвтгсөн, бас ажиудлаас нь харсан, ажил тийм болж байгаа тийм эерэг үсээс хараад байна. Үгүй. Эерэг үсээс харахгүй их тэгдэг би амар өөрчлөлт сүрэг хийлээгүй. Харин айл талаас нь зөөлөх өндөр юу болов те? За ингэлээ би одоо 10 юм зөөллөө. Одоо тэгээд яг үндэ 10 юм зөөллөө. Тэгэл болоо. Тэгэхгүй би одоо юу гэдгийг 15 юм зөөгж ингэж их ядлаа бодож зөөл 10 юм зөөллөө. Би яг өдөрт нэг бол 15 юм 20 зөөх бол боломж байсан гэвэл байсан гэхдээ би 10 зөөж чадлаа. Тэгэхээр би бол ботонцол сүмөө ажиллаа гэсэн үгээр бодож байгаа. Хит амир өөрийгөө муулахгүй, хит амир өөрийгөө бас юу яахгүй, одоо сайлахгүй зүгээр л би ийм байлаа гэл тийм товчхон дүүлэх юм байна заа юу. Тэгээд дээр нь гэвэл өөрийнхөө амьдралын тал дээр баланслмаар байна. 2 саваа бол нэгт балансын хөзөр, хоёрдугаар юу одоо сонголтын хөзөр, гуравдугаар төлөвлөлтийн хөзөр. Танд яг одоо амьдрал таны одоо 2 юм одоо сонгооч гэж байна. Нэг үл дахиад нэг одоо хувь төрөлнгээр ингэ явах уу? Ингээ байгаа л шүү дээ. Тэгээд нэг л их тийм амьдралын төлөө хатуутууд тэмцсэн үнэхээр нэг үрдэн багтаа яваад шүү дээ. Тэрний оронд яг нэг алдаагаа давтахгүйгээр одоо оронд нь илүү сайн ингэж хичээгээд ингэж явах үед сонголт өгч. Тэр сонголтыг бол таалхий. Тэгээ бас нэг зүйл гэвэл юу байгаад байна?
Тэгэд үнэхээр сонголтоо хийсэн бол сонголтынхаа төлөө аягүй сайн төлөвлөх ёстой. Тэгэд төлөвлөлтийг шударга хийх ёстой. Тэгэд юу яасан гэдэг юм. Нэгдүгüйлээ хийж байгаа зүйл дээр баланстай ер нь хандаарай. Тэгвэл энэ сонгосон хүн та нэг бол бат нэг жоохон мэдрэмжээ даах гэдэг учраас нэг бол бүр амар одоо нэг хүмүүс өгдөг штэ. Фитнес явахгүй. Эхний хэд өдөр чинь бол 2 цаг ч юм уу фитнес хийгээс амар ингээл махарч байгаа. Тэгээд 7 өдрийн дараа махархан дагсаад цаг болоо. Тэгээд 2 3 удаа бүр фитнес нэг 30 минут нэг гүйсэн болчоод явчих юм. Тэгээд сарын дараа фитнес явах юм шүү дээ. Тийм биш. Яг үнэхээр үүдэн гаргана гэсэн бол нэг тийм тогтвортой нэг цаг, тогтвортой эхлэлтэйч анх эхлэлтэйч цаг байсан. Одоо юу явах тач гэсэн нэг цаг байдаг ч юм уу тийм тогтвортой юм хийвэл аюу сайн биш үү. Хит нэг юм ерөнхий ингээд яваад байгаа ч ямар ч үүдэн хүн биш үү гэдэг хүзрэнд гарч ирээд байгааг ойлгоорой. За яа. Тэгээ энэ 3 хүзэр нийлүүлээ харуулж байгаа биз. Одоо савааны хүзэр болон зоосны хүзэр. Энэ үс сонсон хүнтэй аюу яваад байгаа юм. Яг том зургаараа тийм 50 байчрууд аюу гоё юм хөрөх юм биш үү. Энийг сайн хөшөлчээр заяа. За хариу одоо гаргалгааны нарийнс хүсэр маань юу гэж гарч ирсэн байна? Харцгаая. За савааны хатан. Яалтчгүй энэ үс сонгосон хүн та юу яадаг юм бэ? Ууг нь бас суур сүнс чинь аюу эерэг. Тийм учраас ер нь нэг тийм муу амлаа ер нь гэхгүй аль их тийм гоё бай хордын үед усгах тийм амжилтын sense мэдрийг жоох явт юм байна. Яг буруудах юм бол биш гэхдээ энийг жоохон дарж байх хэрэгтэй шүү нэгдүгээр. Хоёрдугаар зүүн совингос ч өөр хэлхийм шинэ үдээс сонсон хүн уг дотор нь зүүн совин байгаа заяа. Зүүн совин би байгаа мэдэж байна. Нэг зүйлийг анхаарвал юм байгаамаа. Таныг ивэж явдаг сахиусан тэнгэрүүд чинь таныг ивэж явдаг ер нь тийм одоо сонсон чинь зүүн совингоор дамжуулж өгөн танд ингүүл яасан тэгүүлээс ингэж өгөнд хэлж сануулж юм уу эсвэл зүйдээ дамжуулж юм бололтой дааж та нэрээ тийм үгж бодсон хэрнээ тэгэл заа гэл тэгэл заа яах вэ өнгөрчл байна л да ийм үрдэн бол өстэй баймааргүй байна өстэй болчихоо гэдэг шиг юм бол нэг тэнд хэлээд байгаа бас нэг зүйл гэвэл нярда юу гоо доор нэг хүүхд унтчихсан байгаа биз. Яг үнэхээр та ганцаараа бас ингээ юм хийхийн оронд юмыг толгоолоод өөрөө шийдлээ гаргаад ингээд хийгээ явбал аюу ууг нь аюу сайн потенциал авахгүй юу. Даанч тэгээд хүнд найдахгүйгээр өөрөө хийгээд байгаа юм бол аюу тийм буруу юм а гэдэг хөтсөр тэнийг та өөрөө сайн ойлгож үзвэл одоо гэгээн уянда тунгааж бишрэл аюу сайн юм шүү гэж энд гарч байгаа юм а. За харин яагаад дээр юу гэсэн бэ? 4 зоос. Таны тийм зорилгууд аюу тийм том байд юм шүү. Одоо юу гэдгийг яг үндэ ингэдэг штэ. Би хаяад ингэдгийг өлсгөрөөс амар өлсгөр юм байна. Өстэй одоо мантуудаа хаамах хэвээр 2 3-ыг авах гэж юм эсвэл амар нэг талаа гомн тавиал, нэг талаа шүрт тавиал, нэг талаа цовын тавиал ингээл бараг л 304-ний порц гэж боддгийг зөв боддгийг. Тэгээ яг идэхээр тэгэл нөгөө муу цовынхаа талж барддаг байхгүй юу? Би ч бас нэгсээ идэж чаддгүй. Яг та тэрэн шиг амар сайн баяж нэг аюу сайн төлөвлөлт дотор аяа ингээл сте амар лаг юм гэж бодонгуудаа та яг хийж чадах дээрээ яг нэрмэн дээрээ хийх хүсдэг хэрнээ яг нэрмэс дээрээ яг бод байдал дээрээ олон юм давтах ч юм уу хийж чаддгүй ч гэдэг юм эсвэл бодсон сөөрөө гэх юм уу тийм байгаатай. Тэрний оронд зүгээр одоо яг толгойд багтаж байгаа нэг зүйлээ л яг гаргачих. Нэг цагт нэг зүйлийг. Тэгээд тэрийгэ тогтвортой ингээд тийм үүдэн гаргаа явбараа. Тэгэхгүй бол та аюу хурдан тийм burnout-д орд юм байна. Аюу тийм хурдан ажилласаа тийм огцомцсноос үлдэн жоохон ядар сатгах юм бол болд юм байна. Сэтгэл санаа жоохон тогтворгүй байх гад байдаг юм байна. Тэрний оронд нэг л зүйлээр аюусын төвлөрөн нэг зүйлээ сайхан хий. Тэгээд хоолыг хар. Ер нь дээр нэг юм хэлэх мартах шатлаа. Таны аав ээж бас яг ийм зантай байсан үгүй те. Ер нь ийм зантай ийм зүйл хийвэл ер нь ямар хөө байсан. Юутайгаа нүүрдлээс ихшил байсан. Тийм зөрүүдхэн байсан. За тэгээд тийм гэж байгаа бол та тэр хүний бас аллаа давтахгүй үед бас жоохон бодж үзээрэй. Ер нь ийм сонин зан ааш бол удмаас өсгөөс үрсэн муухай ааш бас байд юм да. Тэгээд уян удамд бич болрон ирсэн одоо бас тийм муухай ааш бас байх магадлал байгаа учраас бас та хүүхдээ бас энэ муухай аашийг гаргачихгүй одоо бас сурчгүй те. Хүн чинь хүүхд чинь одоо ээж аваад өрөө штэ.
гэдэг талаас нь жоохон бодож үзээрэй гэдэг хөзөр энд гарч байгаа юм аа. За 23 дахь хөзөр 10 зоос. Яалтчгүй хамаг юмаа төлөвлөө тэгээ ингээ шудраг байгаа балансаж явахд бол танд баяжих, сайхан амьдрах, тэгээ хол том зураг юм тайван байх, алдж чадахгүй юм тийм эвтэйхэн одоо амьдрах бүрэн боломж болцоо байдгийн байна. 10 зоос бол аюу ихтэйхэн үзэр. 9 зоос зүгээр ингээд сайхан баяжлах гэсэн үг байхгүй. 10 зоос бол бүр ингээд үе улдран амжих тийм өв хөрөнгөтэй тийм өв зурс тийм гой хөрөнгөтэй сайн сайхан мөнгө санаа зовхгүй тийм байх юм руу орно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр за очрогоо та бол энэ үгийг сонсон та за дэлхийд гардгмаа гэхэд ер нь мөнгө цаасан дээр бол аюу эвтэйхэн байх эсвэл амьдрал тал дээр ч юм уу те бүрэн эвтэйхэн тийм тайван байх боломж бол байгаа юмаа гэдэг хөз энд бол хэлж байгаа юм. Тэр тасаа анхаарч үзэл аюул сайн байна шүү гэж гарч иж байгаамаа. За, ерөнхийд өгүүлэлт. Энэ үзэр сонгосон хүн та YouTube нүүрлэхээс зэрэгшээ цаарлана гэвэл том зургаараа юмыг харах, одоо уур чадвартай байх, деталийг харах тал дээр бас аюу юуг байгаа дээ. Энэ өөрөө чинь одоо тийм суурь энергитэй холбоотой мэдээж хүмүүсээ жоохон үйлдвэрээр жоохон барлаа байдал болдог. 50 хүмүүсийг яруу бай амьдрал гэдэг ч юм уу эсвэл яруу хүний 50 бай гэдэг ч юм уу тийм зүйл болд юм аа. Тийм учраас яагаад гэвэл одоо гаргалгаа гэвэл бас одоо тийм яг нэг юмыг төлөвлөл хийгээд дуусах нэг юмыг нэг одоо хит их юмыг олон зэрэгцүүлж хийхгүйгээр шүү. За юу. Тэгж чадвал та аюу тийм сайн балансаа сайн амьдарч чадах бөгөөд амар гоё үр дүндээ сайн хүрч чадах юм байна гэж гарч иж байгаа юм аа. За сахиусны гэр танд юу зөвлөж нь харцгаая. Та морин дэрэгтэн. Та яалчгүй одоо энэ ийм амьдралын зөв хэмнэлтэр явж байгаа юм байна. Саяны ярьсан зүйлс төр нэмээд бас хизээ хурдтай хизээ удахгүй те хизээ ингэ тийм дайггүй байгаа. Хизээ бас жоохон тийм практикал хандах. Хизээ тийм эрэг байх үедээ балансалж чадвал та амар гоё амьдралын гоё юмд хүрэх юм байна. Тийм учраас толгоогоо сайн ажиллавал хит бас хүний өвгөнд очиж чадахгүй өөрийнхөө өвгөөр сайн автаж юм хийвэл аюу сайн юм шиг хөзрөөнд гарч иж байна. За таны энерги хэл ямар одоо ямар хөө харцгаая. За ингээ хаалч хэдэн байг гоё жос яг өргөөр бол та аюу тийм урам хугалтай байгаад байна. Энэ үйл сонсон хүнтэй аюу тийм хөдөлмөрч учраас мэдээж одоо хөдөлмөрч байлаа гэд бүхэн бүтнээс үгс биш шүү дээ. Зарим зүйлэн бүтэн, зарим бүтэхгүй. Зарим бас гоё мөнгө олно, зарим олохгүй. Зарим дээр л болтойгоо, зарим лайтай. Гэдэг шиг одоо яг одоо жоохон тийм төвөгтэй үе байгаа. Гэтэ 5 аяга нэг гоё байдгийг. Хүн энэ үгийг сонгосон хүн 3 аяг нь асгацсан буюу одоо тийм сэтгэл санаа 60% багталсан. Гэхдээ 20% буюу 40% сэтгэл санаагаа тийм тайвшруулаад 40% үр дүнгээ аваад сайхан дараа чинь найдварлуу явна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энэ үгийг сонгосон хүнтэй одоо хэцүү байж болно. Гэхдээ ирээдүйд бас бүр хэцүү гэсэн үг биш. Амьдрал дуусчаагүй байна. Та 90 сарын давгүй бай тээ. Толгой зүгээр байж яг жоохон математик болж байгаа зайд гэдэгтэй. Гэдэг шиг яг өөрөөрөө тийм амьгийн сайн засахнаар төсөөлж чадвал амьдрал бас энийг сайн засахнаар төсөөлж харж чадна гэдэг хөзрэн дээр гарч иж байна. За ингээд одоо 3 дахь хөзөр манд дуслаа. Хөзөр дэлгэц манд таалагдсан бол лайктараа, шеэрээрээ, сабскрайбаараа миний шил маш баярлах болно. Мөн одоо гүлгийн хөтөн дээр юу хийхийг хүсний хөндлөлтөй байна. Дэмжин төвчөөлөө тэр жил сайхан манифест хийгээ залбирлууд өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн сонсон 90 дашин та ингээд стресстэй хэцүү байвал та бүхэн та дотор үзүүлмээр байгаа бол ядуу сайхан Facebook, Instagram-аас холбогдоорой. Мөн байнга стресстэй төвхөд хэцүү байгаа бол та бүхэн энерги зэрлэг ойролцоол авах саналж байна. Ердөө 10 сарын тусаас бол 10 сарын бичлэгийг гадархаар айгүй сайхан тавьшаа хой бол гарч байгаа шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд нь юм хэлээ. Яг уу суусан цэцнээс явсан тэний дээр ирчихсэн та бол угаасаа сууц тэнийг одоо тийм явсан тэнийг бодох байхгүй юу? Гэтэ тийм буруу зүйл яваад байна. Тийм учраас жоохон төр зүй тайван байж байгаа юм хийжвэл аюу сайн биш үү? За тэгээ та бүхэндээ хамгийн сайн сонсон өрөө дарж үзэл дээрээ уулзъя.